Сайн байцгаана уу? Мэргэжлийн багш нарын системд оруулсан жилийн эцсийн дун сургалтын менежер хэрхэн хянаж систем рүү илгээх зааварчилгаа үргэж байна. LXP-ийн сүүлцгийн веб сургалтын менежер өөрийн ихээр нэвтрэн үнэлгээ үндэсний жилийн эцсийн дун дэдс рүү орно. Хичээлийн дун цонх нь 1-р хагас 2-р хагас болон хичээлийн жилийн мэдээллийг харуулна. Хичээлийн жилийг сонгосны дараа дун илгээх төвшнийг сонгоно. Сургалтын менежер зөвхөн мэргэжлийн багшийн баталгаажуулсан дүнг SIS рүү илгээх боломжтой тул баталгаажуулсан цонхыг сонгоно. Сонгосон түвшний ангиуд дээр гарсан дүнгууд нь өснөгт дээр дараах байдлаар харагдана. Анги, хичээл, дун гаргасан багшийн нэр, дун баталгаажуулсан огноо, хичээлд хамрагдаж буй дун гарсан сурагчдын тоо, ангийн дундаж гүйцэтгэл амжилт чанарыг харуулна. Дүн илгээхээс өмнө сургалтын менежер сурагчдын дүнгийн хяналт хийхдээ холгоны баруун давчдаар даран арга тавчийг дарна. Хэрвээ алдаатай дүн оруулсан бол сургалтын менежер тухайн дүнг баталгаажуулаагүй болгон засвар хийх боломжтой. SIS руу дүн илгээхдээ дүнгийн урд байрлах цонхыг зөвлөн дэлгэцийн зүүн дэдэсэд идэвхжих SIS руу илгээх тавчийг дарна. SIS руу дүн амжилттай илгээгдсэн бол илгээсэн цонх руу шилжинэ. SIS руу илгээсэн дүнгээ дэвшил төгсөлт хийгдгээс өмнө засах боломжтой бөгөөд илгээсэн цонхыг сонгон засах дүн дээр очин хулганы баруун тавчийг дарахад баталгаажуулаагүй болох тавч гарч ирнэ. Ингэснээр SIS руу илгээгдсэн дүн хүчингүй болон SQL-ээр засвар хийх боломжтой болно. Дүн засахдаа баталгаажуулаагүй тайпыг сонгон засах дүн дээр очин хулганы баруун тавчийг дарахад гарч ирэх засах тавчийг дарна. Сурагчийн дүн дээр засвар хийн баталгаажуулах тавчийг дарснаар засвар хийсэн дүн дахин SIS руу илгээх боломжтой болно. SIS руу дүн илгээх үед ямар нэгэн алдааны мессеж систем харуулan дүнгээ илгээж чадахгүй байгаа тохиолдолд SQL хандан зөвлөгөө мэдээлэл аваарай.